Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 24 оны 12 сарын үхрийн ордны астрологийн зурхаг харъя. За сар нэлээд эхлээд дутцсан болохоор 6-наас эхлээд ярий. За 6-наас үхрийн ордны гэр бүл, гэр орон, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэр дээр ангараг гараг маань буцах хөдөлгөөнд байна. За энэ үеэр хэрв танд гэр бүлийн асуудал эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эсвэл нүүдэл судал хийх, шилжит хөдөлгөөн хийх зүйлүүд байгаа бол энэ жоохон яриухтай байж магадгүй, эсвэл жоохон бага зэргийн асуудал үүсч магадгүй юм. За тэгсэн хэдий ч сарын дунд үехэд бүх зүйл тодорхой эргээд буцаад хэвэндээ ороо сайхан болно. 8 сарын 7-ноос далайван шууд хөдөлгөөнд орж эхэлж байна. За энэ үеэр таны найз нөхөд, нийгмийн харилцаа 25 оны 3 дугаар сар хүртэл нөлөөлөхөөр харагдаж байна. За энэ үеэр хуучин найз нөхөдтэйгөө дахин холбоо тогтоох, хуучин харилцаагаа сэргээхэд таатай нөхцлүүд бүрдэнэ. За мөн та илүү гүн гүнзгий харилцаанд төвлөрөх, нийгмийн итгэх маш их нэмэгдлэх хандлагууд ихээр гарах нь байна. 8-наас мөн сугар гараг таны ажил мэргэжил карьерийн гэр дээр гарч байгаа. За энэ үеэр танд карьерийн хувьд өсөж дэвших шинэ боломж нээгдэх боломжтой. Энэ үеэр та мөн санхүүгийн хувьд ч амжилт олох мөн боломж байна. За амжилт олохын тулд өшөө танд түлхэц болох олон санхүүгийн салаа урсгалууд ч мөн нэмэгдэж болно. За тэгээд мөн та манлайлагч, удирдан зохион байгуулах таны чадвар нэмэгдэж мөн эрх мэдэлд хүрэх боломж нээгдэж байна. Энэ сарын 15-нд тэргээс сар таны санхүүгийн асуудал анхаарлын төвд гарч ирэх нь байна. За ямар нэгэн санхүүгийн томоохон шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Харин 16-наас бод гараг буцаад шулуун хөдөлгөөнд орж ирж байгаа учраас таны санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад танд маш их нөлөөлөх нь байна. 12 дугаар сарын 22-ноос нар таны илүү өөрийнхөө дотоод сэтгэлийн гүн рүүгээ өнгөх, өөрийгөө олж нээх, өөрийн авьяасаа нээн илрүүлэх, мөн гадаад орн руу аялах, зугаалах, шилжих, амьдрах, нүүх зэрэгт нөлөөлөхөр байна. За энэ үеэр та өөрийнхөө гадаад харилцаанд маш их анхаарах хэрэгтэй. Мөн алс ирээдүйн төлөвлөгөөгөө одоо гаргаарай гэж зөвлөе. За энэ сарын 30-ны өдөр шинэ сар 2 удаа гарч байгаа. За энэ үеэр танд өөрийгөө хөгжүүлэх болон маш сайхан шинэ боломжууд танд нээгдэж байна. За ингээд 12 сарыг ерөнхийд нь дүгнээд үзэхэд энэ сард таны хувь хүн, өөрийн зан чанар, өөрийгөө илүү таньж өөртөө байгаа авьяас чадвар, нөөц бололцоог илүү хөгжүүлж, өөртөө илүү их амжилт авчрах боломжуудыг нээж өгнө. Энэ сард таны хувьд мэргэжлийн болон хувийн амьдралд маш чухал өөрчлөлтүүдийн эхлэл байх болно. Бүх боломжийг ашиглаад сорилтуудыг даван гарч амжилт руу эхний алхмыг хийж эхлээрэй. 12 сарын 31-нд аз жаргалтайгаар баяр хөөрөөр дүүрэн шинэ ондоо хийж бүтээх том зорилгоо бичээд өөртөө манифест хийгээд 25 оноо аз жаргалтайгаар угтаж аваарай. Үхрийн ордны 12 сарын тарот зурхаг харъя. За эхний карт маань Nine of Pentacles. Энэ сард өөрийгөө хангалуун, бие даасан, амжилтад хүрсэн мэдрэх үе ирнэ. За санхүүгийн болон хувийн амьдралдаа тогтвортой байдалд хүрэх магадлал өндөр байна. Өөрийн хүчээр амжилтанд хүрсэндээ бахархах мөч удахгүй танд ирж магадгүй. Дараагийн карт маань эвлэрэл.
Эсвэл зөрчилдөөнөөс аль болох зайлсхийхээ зөвлөж байна. За бусадтай харилцах харилцаан дээр хянамгаа байж уур бухимдлаас зайлсхийгээрэй. Хэрэв хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэхгүй зөрчилдөөн үүсч байвал нөгөө хүнийхээ байр сууриас ойлгох гээд хичээгээд үзээрэй. Page of Cups. За энд гинтийн шин сайхан мэдээ сонсох боломж гарч иж магадгүй юм. За эсвэл хайр дурлалын харилцаа эсвэл таны илүү чадамж, бүтээлч байдал санаачлахтай холбоотой ахиц дэвшил гарч болох юм. За мөн өөрийн зүүн совиндоо итгээрэй. Knight of Pentacles ер нь ажил хөдөлмөр дээр хариуцлагатай байдлыг анхаарах хэрэгтэй. За альва ажлыг эхлүүлсэн бол дуустал нь тууштай байж үр дүнг харах болно. King of Cups бол сэтгэл зүйн тэнцвэрт байдал дээр анхаараарай. Бусдад тусламж өгөхдөө үргэлж бэлэн бай. Ингэснээр та бусдын хайр хүндлэлийг татах боломжтой. Justice бол шударга усны карт. Юу үнэн зөв бэ гэдгийг танд магадгүй энэ сард харуулж болох юм. Та мөн хууль эрх зүйтэй холбоотой асуудалд байсан бол шийдэгдэж шударга ёс үнэн зөв үр дүн харна. Эсвэл магадгүй өмнө нь таны хэн нэгэн гомдоож байсан бол одоо танаас уучлалт хүсэх цаг нь ирсэн байна. Дараагийн карт маань инэрэнгүй эсвэл урам зориг хүчрэх байдлыг илэрхийлдэг карт. За энэ карт бол бусдыг удирдах, өөрийн үзэл бодлыг баттгаж, эрч хүч итгэл үнэмшлээрээ бусдыг удирдан манлайлах гэсэн утгатай. Дараагийн карт маань Page of Pentacles. За энэ бол альваад шинээр суралцах эсвэл танд санхүүгийн шин их өсөр гарч иж магадгүй юм. Ер нь бол нөгөө талаас өөрийгөө хөгжүүл. За тэгээд одоо эндээс багахан эхлэл таны том амжилтын үндэс болно гэж байж болох юм. За үхрийн ордныхан маань энэ сард нэлээд сэтгэл хөдлөл догтлолтой байж магадгүй. За энэ сард романтик харилцаанд таны сэтгэл зүйд нэлээд нөлөөлж магадгүй. За ийм бол та өөрийн дотоод мэдрэмжээ эсрэг хүстэндээ үнэнчээр илэрхийлэх нь чухал. За мөн өөрийн зүүн совин мөрөөдлөө дагах хандлагатай байна шүү. За дараагийн карт маань бол Star болвол шин зорилго, шин мөрөөдөл, шин эхлэлийн үндэс. За ерөнхийдөө энэ картны гол утга нь мөрөөдөл биелнэ гэсэн утгатай. За тэгээд маш гоё эерэг хандлагатай таныг ер нь хүссэн зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Ирээдүйдээ итгэл найдвар өгөх сар болохоор байна шүү. За дараагийн карт маань бол Two of Wands. За Two of Wands бол мөн ирээдүйдээ хийх томоохон зорилго төлөвлөгөөгөө гаргаарай. За тэгээд нөгөө талаас мөн хамтын ажиллагааны талаар зөвлөж байдаг. За альва томоохон чухал шийдвэр гаргахаар бол маш сайн бодож шийдвэр гаргахыг зөвлөж байна. Nine of Swords бол ямар нэгэн сэтгэл санааны багахан төгшөөр зовнил байгааг харуулдаг. За энэ өнгөрсөнд ямар нэгэн зүйл дээр та хэрвээ санаа зовнилтой байсан бол өөртөө эерэг өөрчлөлт хийж, эерэг энергиээр өөрийгөө цэнгэлж энэ бүхнийг давж гарна гэдэгт итгэлтэй байгаарай. Энэ сарыг ерөнхийд нь аваад үзвэл танд нэлээдгүй сорилтууд тулгарч та өөрийн сэтгэл хөдлөлөө маш тэнцвэртэй сайн удирдах, зүүн совиндоо итгэж ямарваа нэгэн зүйл дээр шударга байдлыг илүү эрхэмлэж мөн олон шинэ боломжуудыг алдалгүй атгаж мөн бусадтай харилцах харилцаан дээр илүү уян хатан зөөлөн харьцаж за альва ямар нэгэн шийдвэр гаргахаар бол хоёр бодож маш сайн бодож дунгаас нийцэж шийдвэр гаргах за мөн ирээдүгөө маш сайн төлөвлөж энэ бүхний танд амжилтанд хүрэхэд маш ойрхон байна гэдгийг энэ сар танд мэдрүүлэх болно. За тэгээд үхрийн ордныхан маань шинэ оноо маш сайхан эерэг энерги эрч хүчээр дүүрэн угтаж аваарай. Та бүхэндээ